хүний биед орж ирж байгаа бохирдлуудын ихэнх хувь нь буюу 75% нь амаар, 20% нь хамраар, 5% нь арьсаар орж ирдэг. Тэгэхээр хүний биеийг бохирдуулаад байгаа ихэнх зүйл буюу 75% дээр нь хамгийн их амаар орж байгаа зүйлсүүд дээр бид нар хамгийн анхаарах хэрэгтэй болчихж байгаа юм л. Нөгөө талаас нь хүний эрүүл мэндэд одоо нөлөөлдөг хүчин зүйлсүүд гэд үзэхээр 40% нь хүнснээс, 20% нь хөдөлгөөнөөс, дахиад 20% нь тогтолцооноос гэл ингээл хүрээлэн буй орчноос гэл ингээл 10% тогтолцооноос гэл ингээд явж байгаа. Тэгэхээр ерөөсөө яалтчгүй л хоол хүнсэн дээр анхаарахаас аргагүй болчих. Сайн байцгаана үзэгчдээ, сонсогчдоо. Хөгцөнгөр радиогийн шинжлэх ухаан таны мэдхийн Weekly подкастын ээлжид нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би бол хөтлөгч Туул. За ингээ өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. За мөн сэдвээ танилцуулъя. Өнөөдрийн зочин бол эмнэлгийн физикч, за цөмийн физикийн докторант Лавг Суран манай студид урагдсан ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр юун тухай ярилцах вэ гэдгээ одоо үзэгч сонсогчдод танилцуулъя. Эрүүл урт наслах тухай ярилцсанаа. Өгөгдөл гэдэг юм уу та. Тэгэхээр энэ эрүүл урт наслах тухай ярилцах гэхээр хүний тухай ярьж эхэлнэ гэж байгаа тий. Хүн одоо хамгийн анх юунаас үүссэн бэ? За бид нар бол 10 жилийн хичээл дээрээ бол тиймнаас үүссэн гэдэг нөгөө багшаараа заалгаал ингээл явдаг шүү дээ. За тэгвэл таны уншиж судалснаар хүмүүст хүрэх гээд байгаагаар бол хүн юунаас үүссэн гэд энэ асуултаар хоёулаа яриагаа эхлэе. За харин тийм ээ. Би ч нөгөө ажлын гараагаа эмнэлгийн байгууллагаас эхэлсэн дээ. Өөр салбарт физикийн цөмийн физикийн салбарт суралцж байсан аа. Тэгээд ажлын гараагаа эмнэлгийн физикээс нөгөө эмнэлгийн салбараас эхэлчихдэг. Тэгээд их ингээд хоёр өөр салбарын дунд шоконд орд юм лээ. Тэгэл ер нь одоо энэ талын мэдээллийг ирж хааж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь эрүүл мэнд бол эрхэм баян гэд одоо бид нар бүгдээрээ л одоо ам дамжин уламжлагдж ярьсан хэлцүүг байна тий. Тэгэхээр энийг ярихын тулд бол эхлээд хүний бие хаанаас үүссэн юм бэ? Хүний биеийг хэн бүтээсэн юм бэ гэдэг асуултанд хариулах шаардлагатай болт юм бэл. Тэгэхээр хүний биеийг энэ ер нь нийтлэгээр ингээ хүний биеийг хэн бүтээсэн юм бэг асуухаар 3 л хариулт байгаа. Нэгэнд нь бурхан бүтээсэн. Одоо олон хүмүүсийн хариултуудын дундаас шнэ. Зарим нь бол бурхан бүтээсэн гэж хариулдаг. Зарим нь бол байгаль бүтээсэн гэж хариулдаг. Зарим нь бол хайр гаргийнхан бүтээсэн гэж хариулдаг. За гурвангийн тайлбарлаж болж байгаа ч гэсэн миний хувьд бол нөгөө шинжлэх ухааны суурьтай хүн учраас байгаль бүтээсэн гэдэг одоо чиглэлээр нь хариулвал илүү зохилтой байна. За тэгвэл их сонирхолтой. Тэгвэл байгаль бүтээсэн гэхээр тэгвэл байгалыг чи хэн бүтээсэн юм бэ гэж асуух юм бол бурхан руу орчдөг байхгүй. Харин тийм. Тэгтээ яг за тэгээд тэгж гүнзгийрээд яг эхлээд бол хүний биеийг бол байгаль бүтээсэн юм ба. Тэгэхээр байгаль гэдэг чи юу юм бэ гэхээр их тесрэлтийн онолоор 13.8 тэрбум жилийн өмнөөс хамгийн эхлээд асар их энерги тесрээд тэндээсээ ингээд цацарсан хэсгүүд нь бийжээд гаригууд үүссэн. Тэгээд эндээс нөгөө байгалыг эхлээд байгалийн тайлбарлах гэж шүү дээ. Тэгээд манай тэгэд 4.6 тэрбум жилийн өмнө бол манай нар үүссэн юм. Тэгээд нарны дараа 60 сая жилийн дараа буюу 454 тэрбум жилийн өмнө манай дэлхий үүссэн юм. Эдгээр тооцоонууд бол дандаа цөмийн физикийн аргаар тооцоологддог юм байна. Одоо миний үндсэн мэргэжил. Тэгэд дэлхийн гадарх хөрөөд 3.8 тэрбум жилийн өмнө бол анхны нэг эст амьтан буюу амьд бодгал энэ дэлхий дээр үүссэн баг. Амьдрал үүссэн баг. Усанд. Тэгэд хувьслын онолоор бол энэ нөгөө нэг эст амьтан чинь нөгөө үржээд салбарлаад 2 сая жилийн өмнө хамгийн анхны хүн дүрст бодгал үүсжээ. Homo erectus гэж нэрлэгдэх шинжлэх ухаанд. Тэгэд энээс хойш хөгжиж явсаар байгаад 300 мянган жилийн өмнө Homo sapiens буюу оюун ухаанд хүн үүсжээ. Ухамсарт хүн үүсжээ. Тэгэнгүүт энэ тэгэхээр цаг хугацаа ингээд дүгнэх юм бол хүн ерөөсөө байглаас үүсэлтэй байна л гэж харагдаж байна. За тэгтэл одоо
хоёулаа ч нөгөө эрүүл мэнд гэж уулна сэдвээ тавьсан шүү дээ. Тэгэхээр 300 мянган жилийн өмнө үүссэн одоо эдгээр хүн гэдэг төрөлтөнгүүд маань одоо өнөөдрийн байдлаар бол 8.3 тэрбум бол авсан маань энэ дэлхий дээр сүүлийн 150 орчим жил бол хүн төрлөختөн маш харгас маш одоо тийм дэлхийдээ бол маш өөдгөө тийм паразит одоо хавдар шиг хорт хавдар шиг болсон хүн төрлөختөн тал талаас нь ухаж идэнэ ухаж гаргасан одоо тэр элемент материалуудын сансар руу гаргаж шиднэ ингээд одоо том зургаар нарах юм бол хорт хавдар ингээд нөгөө бие идж байгаа юм шиг хүний биеийг идж байгаа юм шиг хүн төрлөختөн паразитлж дэлхийг идж байгаа асар их хордуулж байгаа тийм төрөлтөн болсон байна. За энэ бол өөр сэдв. Тэгвэл одоо хүртэл бид нэр ингээд 8.3 тэрбум болоход биднэрт эрүүл мэндийн талаас нь яраад 15 сая эмчнэр байгаа юм байна. Биднэрт дэлхийн нийтдээ 15 сая орчим эмчнэр байгаа юм байна. 200 гаруй мянган эмнэлэг байгаа юм байна. Нийтдээ 20 орчим сая юу байгаа юм. Бидний эрүүл мэндийг сахин хамгаалдаг мэрэгжилтнүүд байгаа юм. Жишээ нь хоол зүйч, хүнсний эрүүл байдал, хүнсний аюулгүй мэрэгжилтэн, байгаль орчны мэрэгжилтэн гээл нийгмийн эмчнэр нь бол 15 сая орчим. Тэгэхээр нийтдээ бол ингээд 35 орчим сая одоо бидний эрүүл мэндийг сахин хамгаалах биднэрт тусалдаг тийм мэрэгжилтнүүд дэлхийд арай байгаа юм байна. 8.3 тэрбум одоо хүн төрлөختөнд. Тэгтэл саяхны хийсэн нэг сонирхолтой судалгаагаар энэ 23 оны Global Burden of Disease Study гэдэг чинь одоо дэлхийн хүн төрлөختний эрүүл мэндийн судалгаа хийдэг байгууллага гэсэн утгатай. Тэр байгууллагын 23 онд хийсэн судалгаагаар дэлхийн хүн төрлөختний 95% ямар нэгэн төрлийн өвчлөлтэй байна гэж гарсан. Тэгэд саяхан 95% гэдэг ч одоо юу вэ? 95% гэдэг бол арай дэнд байхгүй. Хоёулаа 100 хүн цуглуулад энд энэ өрөөндөө дуудаад ороод ирэх юм бол 5 хүн л гараа өргөл би ирүүлээ гэж л. Бус 95 нь бол ямар нэгэн өвчнөдтэй байна гэсэн. За. Тэгээ энэ дээр бол би том тийм сэтгэл дондор ихтэй итгэж өгөхгүй л байсан л да. Тэгсэн хэдхэн 7 хоногийн өмнө уран бэлэг гэдэг нэг доктортой уулзаад Монгол орон даяар 2 удаа тойроод бүтэн тойроод өөрийнхөө зардлаар тойроод судалгаа хийсэн тийм эрдэмтэн байна. Тэр уран бэлэг эмч миний судалгаагаар би ингээд өөрийн биеэрээ явж Монгол орон даяар судалсан судалгаагаар хүмүүсийн миний уулзсан хүмүүс 97% өвчлөлттэй байсан шүү дээ. Зөвхөн Монгол юм уу? Монгол. Тэгэд надад тэгж хэлсэн байхгүй. Тэгэд би бол бүр арай дэндүү их байна гэдэгт өөртөө итгэхгүй байсан. Тэгвэл эн чинь бас тий үнний ортой юм байна штэ гэж ярьсан. Тэгэхээр миний хувьд бол ингээд шинжилгээ суурьтай хүний хувьд бол итгэхгүй байхгүй. Тэгэхээр тэгээ би өөр харьцуулж яах вэ гэхээр бид нэр 3.8 тэрбум жилийн өмнө нөгөө нэг эст амтнаас бүгдээрээ салбарлаад ингэж салбарлаж явсаар байгаад нэг төрөл зүйлийн амтны хүн нөгөө төрөл зүйлийн амтны сармагчин арслан тий ингээд зөндөө олон амтд болсон шувуу тий. Тэгтэл за хүн гэдэг төрөл зүйлийн амтд нь 95% нь өвчлөлттэй болсон юм байна. Тэгвэл бид нэг л одоо цэгээс 3.8 тэрбум жилийн өмнө үүссэн. Тэгтэл нөгөө төрөл зүйлийн амтд маань хаагур юу хийж явд юм болоо гэдэг их сонирхолтой бодол төрөхгүй юу. Тэгээ интернетээс ингээд судалгаанууд хайгаад үзэхээр World Organization for Animal Health гэдэг байгууллагын саяхны хийсэн судалгаагаар дэлхийн зэрлэг амьтдын, байгалийн амьтдын 90-95% клиникийн хувьд эрүүл байд юм байна гэдэг судалгааг олж хараад бүр шоконд орж байгаа байхгүй. Тэд эрүүл байна. 95 байгаль дээр амьдарч байгаа хүмүүс бодгалуудын 90-95% нь эрүүл. Тэгэхээр одоо жишээ нь арслан зан хүнээс илүү ухаантай юу? Үгүй. Шувуу хүнээс илүү ухаантай юу? Үгүй шүү дээ. Хүн гэдэг төрөлтөн чинь энэ дэлхий дээр байгаа хамгийн өндөр потенциалтай буюу хамгийн өндөр ухамсартай төрөлтөн. Тэгтэл 90-95% өвчлөлттэй гэхээр бүр байгалийн биднээс дорд ухамсартай, дорд оюуны потенциалтай төрөлтнүүд 90-95% эрүүл амьдарч чадаад энэ гингүүт бүр шоконд орчиж байгаа байхгүй. Гүн чи яатсан юм бэ гэж хүн төрлөختөн чинь. Тэгэл яг эндээс ихсүүлэл гэн чинь өөр одоо за нэгэн тэнгис судалгаанууд ингэ хэлж байгаа юм чинь. Тэгвэл одоо яах юм бэ?
яг юу нь болохоо болцсон юм бэ? Гээл ухаад эхэлдэг байхгүй. За яг зөв. Бидний юу буруутчих вэ? Яагаад бид нар 95% өвчтөй гараад байна вэ? Ямар нэгэн өвчнөтэй. Тэгэхээр энэ их сонин. Ингээд өөр судалгаа нь тэгэл ингээд дахиад өөр судалгаанууд авах гэж байна. Одоо яг хүний эрүүл мэндэд яг хүний эрүүл мэнд гэдэг чинь юу юм? Эрүүл мэндэд юу нөлөөлдөг? Тэ? Одоо энэ биеийг тэгвэл эрүүл бус болгоод байгаа нут чинь юу юм ингээд. Тэгэхээр хүний эрүүл мэнд хүнийг эрүүл бус болгоод байгаа зүйлсүүд бол ерөөсөө ямар нэгэн төрлийн бохирдлууд юм бэл. За. Ямар нэгэн төрлийн бохирдлууд. Тэгэхээр энэ олон судалгаануудыг нэгтгэхэд үзэхээр энэ хүний биед орж ирж байгаа бохирдлуудын ихэнх хувь нь буюу 75% нь амаар, 20% нь хамраар, 5% нь арьсаар орж ирдэг. Тэгэхээр хүний биеийг бохирдуулаад байгаа ихэнх зүйл буюу 75% дээр нь хамгийн их амаар орж байгаа зүйлсүүд дээр бид нар хамгийн анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Нөгөө талаас нь хүний эрүүл мэндэд одоо нөлөөлдөг хүчин зүйлсүүд гэд үзэхээр 40% нь хүнснээс, 20% нь хөдөлгөөнөөс, дахиад 20% нь тогтолцооноос гэл ингээл хүрээлэн буй орчноос гэл ингээл 10% тогтолцооноос гэл ингээд явж байгаа. Тэгэхээр ерөөсөө яалтчгүй л хоол хүнсэн дээр анхаарахаас аргагүй болж байгаа. Хүний бие эрүүл мэнд. Тэгэхээр байгалийн нэг сонин одоо тийм сонирхолтой дүгнэлт яг хүүхдийн ч гэмээр ч юм уу те зүгээр ингээ хөндлөнгөөс ингээ харахаар байгалийн амьтад бол ингэж эрүүл байгаад байгаа зүгээр юу идэж болдог юу идэж болдгоо гэж мэдт юм бэл. Амьтад. Байгалийн амьтад. Монголчууд маань хүн төрөлхтөн маань бол юу идэж болдог юу идэж болдгоо гэж мэдхээ болцсон. Зүгээр өнгөтэй гялгаруутанд боогоод өгчл бүгднийг нийтдэг болсон бэл. Нэг талаас нь ингээ бодохоор одоо инээдтэй ч юм шиг те. Нөгөө талаас нь бодохоор бүр өрөвдөлттэй ч юм шиг. Эмгэнэлтэй ч юм шиг бүр ингээ нэг тийм сонин. За тэгэхээр одоо жишээ нь ингэж байгаа л да. Та ингээд эмэгтэй хүн ер нь за эрэгтэй эмэгтэй ч гэлтгүй ингээд хамгийн хайртай хүндээ нэг тийм жигнэмэг хийж өгье гэх юм бол хэдэн орцтой жигнэмэг хийх юм бэ? За одоо нөгөө тоос маасал чихэр. За одоо ингээл нэг занаг 3-4-өөс илүү нэх нэрлж чадах уу та. Занаг 4-5-аас тийм. Нэг тэр хавцаал. Тэр хавцаал байгаа шүү дээ. Тэгтэл энэ дэлхий дээр хамгийн өндөр борлуулалттай байгаа жигнэмэгнүүд ер нь л нэг 14-5-аас дээш орц найрлагатай байна. Тэн дотор 4-5 төрлийн сахар, 4-5 төрлийн тоос. Тэгээд олон төмөр, витамин энэ төр гэл маш олон найрлагатай. Тэгэхдээ тийм олон юмнуудыг хийх хэрэгтэй байна шүү дээ. Тех нь байна. Тийм. Хийж чадах уу? Чадахгүй. Тийм олон юмнуудыг хийгээд тэгээд 4 төрлийн сахар гээд 4 төрлийн тоос хийгээд хүүхдүүдэд өгөх үү? Хамгийн хайртай хүнд өгөхгүй байхгүй. Тийм. Тэгтэл бид нэр тэр өнгөтэй гялгаруутыг хараад хамгийн хайртай хүмүүстэй юу хамаагүй аваад өгч тах. Дотор нь юу байгааг нь харахаа болцсон. Хамгийн нэгдүгээр чинь. Хоёрдугаар жишээ бол ингээд хүн төрөлхтөн юу идэж болох, юу идэж болохгүйгаа мэдэхгүй болохоос гадна бүр ухамсарын бүр хитрхий доройтолд орсон юм бэл. Нөгөө уух усаа мориноос асуугаарай. Тэ. Юугаа хэвтэх газраа муурнаас асуугаарай. Одоо нөгөө зүгээр яхаа шууд тэгж хэлдэггүй л дээ. Манай бид бүгдийн уламжлагдж ирсэн үг бол тэ. Морь уусан уснаас эргэлзэлгүй уугаарай. Гэдэг чинь энэ усыг ууж болох уугүй юу гэдгийг мориноос асуугаарай гэсэн үг шнэ. Нэг сайхан горих урсч илаа. Очсноо зог тусахна шнэ. Морио чирж ирээд морио тонгоолгоод морь нь уух юм бол араас нь уу. Гөр ууж чадахгүй. Ингэхээр адгуусна бид нар чинь мал гэж ярьдаг шнэ. Малаасаа дор одоо жоохон одоо хумсар жоохон доройтолтой нэг мал гэж одоо яадаг штэ. Хожилдог штэ. Тэгтэл тэр мал амтэн чинь угаасаа биднээс хумсар доогоор гэж. Тэгтэл тэднэрээсээ бид нэр асуух хэмжээний болцсон хүн төрлөختөн. Тэгэхээр энэ бол маш эмгэнэлтэй л зүйл болчиход байгаа. Амьтад биднээс илүү эрүүл байна. Хүн 95% дэлхийн хүн амын 95% нь ямар нэгэн өвчтөй болсон. Бид нар юу идэхээ мэдхээ болцсон байна. Эсвэл хор авч идээд байгаа юм байна. Эннээсээ олж бид нар өвдөд байгаа юм байна гэсэн ойлголт болж байна. Тэрнээс нь дээр нь нэмээд эхлээд энэ талаас нь тайлбарлаж байна. Нөгөө за тэгвэл одоо юу идэх хэвтэй юм бэ? Гэдэг шүү дээ. Юу идэх хэвтэй юм бэ? Тэг хэн мэдх юм бэ? Хэн зааж өгөх юм бэ?
Яг миний бодлоор бол миний дүгнэлтээр одоо энэ олон жил ингээл мэдээлэл ирж хайж явж байгаа энэ дүгнэлтээр биднэрт байгаа одоо хүн төрөлхтөнд байгаа 15 сая эмчнэр 20 сая одоо өрчсөн сэргийлэх мэрэгчлэтнүүд тэр дотор хоол зүүч, эм зүүч, сэтгэл зүүч ингээл маш олон мэрэгчлүүд байгаа. Энэ дэлхий дээр байгаа. Тэгэд энэ 35 сая мэрэгчлэтнүүд дотор мэддэг хүн алга гэж зүгээр би хувьдаа дүгнэж байгаа. Яагаад тэд нар мэддэг байсан бол яагаад хүн төрөлхтөн одоо хүртэл 95% ийм өвчлөлттэй болсон баг. Уран бэлэг докторийн Монгол орон даяар ингээд тойроод явж байгаа энэ судалгаагаар тойроод явсан судалгаагаар яагаад уулзсан 100 хүнийх нь 97 өвчлөлттэй болсон баг. Тэгэхээр эдгээр хүмүүс угаасаа мэдэхгүй болсон юм байна л гэж дүгнэж байгаа зүгээр миний хувьд. Тэгэхээр одоо тэгвэл хинээс асуух юм? Хэн мэдэх юм? Энэ дэлхий дээр тэгвэл мэддэг хүн байхгүй юм шүү дээ. Таныг тэгээ ингээ ярихаар энэ одоо мэрэгжлийн өвчин судлаач, нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтэн хоол зүйч гэдэг хүмүүс эсэргүүцэх байх та. Гэхдээ нэгэн ч одоогийн байдлаар нэгэн ч эсэргүүцсэнгүй. Би эсэргүүцэлгүй эсэргүүцээсэй гэж бодоод байгаа. Юу яриад байгаа юм бэ? Би мэдэж гин гэж босоод ирээч. Тэгвэл ярилцъя л та. Учрыг нь олъё л та. Зүгээр эм чин одоо нэг хэн нэгэн цэцэрхэд хэн нэг нь одоо ингээд хэн нэг нөгөө доош нь одоо ингээд гутаанд оромжлох гэдэг юм биш шүү дээ. Зүгээр бид нэр гаргалгаагаа хайж олъё. Хамтдаа олъё. Би энэ болгоныг ярмааргүй байгаа. Би хамгийн эхлээд би эмчнэрт ингэж ярьж байгаа. Яагаад тэгэхээр эмчнэр маань өөр нүдээр харж эхлэвч. Энийг ингээ ойлгооч. Үнэхээр та нар хүлээн зөвшөөрж ивэл та нар өөрсдөө одоо олон нийтэд урайлаад яриад өгөөч гэж. Түүнээс бол би хүн болгонд яри ерөөсөө одоо юу чин тийм сонирхол бол байхгүй. За тэгтэл хоёлаа байгаль бүтээ сайн гэдчихлээ. Тэг байгалал мэдх юм байна гэжлээ шүү дээ. Тэгэхээр тэгвэл байгаль мэдх юм байна гэхээр яах юм? Модноос асуух юм, хад жолооноос асуух юм, уулнаас асуух юм хариулахгүй шүү дээ. Тэгэхээр нэг ийм бас нэг сонирхолтой санаа төрж байгаа. Нөгөө 3.8 тэрбум жилийн өмнөөс бид нар чинь энэ бүгд амьд бодгалууд чинь бүгдээрээ нэг эст амьтнаас үүсээд ингээд салбарлаж явсаар хагаад өөр төрөл зүйлийн амьтдад болоод тэд нар нь эрүүл чирэг амьдарч чадаад шүү дээ. Тэгвэл тэднийг ажиглая л та. Яаж эрүүл чирэг амьдарч чадаад байгаа. Тэ? Шууд байгалаас асууж чадахгүй ч гэсэн. Тэгэхээр амьд бодгалууд нөгөө хоёлаа түрүүн нөгөө судалгаануудыг дүгнэхээр амаар л хамаг бохирдол нь ороод байгаа гэдэг шүү дээ. Дийлэнх нь тийм байна. Тэгвэл гол нь аман дээр нь төвлөрөе л доо. Амын ингээд зөвхөн амьд бодгалууд зөвхөн амаараа л хоолоо идэх юм. Амыг харахаар юу идэх зориулттай нь ер нь анзаарэгдэж байгаа юм. За. Амыг харахаар. Тэгэхээр ам шүдийг харахаар. Тэгэхээр одоо хоёулаа арслангийн ам шүдийг харах юм бол тий ингээд нэг соёотой ингээд нэг амар харагдана тий. Яг тиймэрхүү төрлийн соёо маяг ийм уртштай хуруушиг урт. Тиймэрхүү төрлийн ам шүдтэй амьтад нь бол ерөөсөө амьтан барьж идээд байгаа юм байна. Мах идээд байгаа юм байна. За хойтлын урталтаа соёотой ч гэсэн хойтл руугаа ингээ араа ороод ирж байгаа амьтад нь мах ногоо хамт идээд байгаа юм байна. Зөвхөн ингээд нөгөө урд шүднүүд нь ингээд тас гээд нийлдэг одоо адуу шиг тийм одоо тийм амьтдууд нь бол өвс ингээд зулгааж идээд байгаа юм тасалж. Тэгээд одоо энэ сармагчин энтер иймэрхүү төрлийн амьтад нь болоод жимс ногоо самар идээд байгаа юм. Байгаль дээр нь харахаар зүгээр ажиглалт хийж байгаа шүү дээ. Тэг хүний ам шүдийг харахаар тэр сармагчингуудтай яг адилхан багтав. Бидний шүд, хүн төрөлхтний шүд. Бид нар бол соёогүй шүү дээ. Тэр чинь бас нэг сонирхолтой. Ингээд яг энийг ингээд тайлбарлаж хэлэхээр олон хүмүүс бас хүн чинь соёотой байдаг. Тийм учраас хүн мах идэх ёстой юм гэж олон одоо хүмүүс гэж эсэргүүцсэн. Тэгэнгүүт нь дахиад нөгөө байгаль руу гарч байгаа байхгүй. 2 сая жилийн өмнө хамгийн анхны хүн төрөлхт бодгол үүсчээ. Homo erectus. Тэднийхэн судалгаануудаас соёотой байж соёогүй байжууг харсан чинь октоос соёог байсан юм бэл. Соёог байсан уу? Би тухайн шүдийн нэстэ мэдгүй юм байна. Тэгэд би яг тэдний нөгөө илтгэлүүд дээр яг зургнуудыг тавиад харуулж байгаа. Одоо тэр яг 2 сая жилийн өмнөх үеэс хүн төрөлт бодголуудын амьтдуудын шүдний хэлбэрүүд. Тэгэхээр хүн үүссэн цагаасаа эхлээд бүр одоо соёо гэж нэрлэдэг одоо энэ шүд нь бусад шүднээсээ одоо огтхонч урт байгаагүй юм л. Тэгэхээр бид нэр зүгээр энгийн логикоор бодоход бусад шүднээсээ илүү гараагүй соёогоор яаж амьтны арьс тастаж урах вэ?
Боломжгүй гоц. Тэгэхээр хүн гэдэг бодгол төрсөн цагаасаа эхлээл үүссэн цагаасаа эхлээл жимс ногоо самар идэх одоо тийм бие организмтай юм байна гэж зүгээр энгийн логикоор дүгнэж байгаа. Тэгэхээр энүүнээсээ одоогийн байдлаар бол түрүүний хэлсэнтэй дэлхийн хамгийн өндөр борлуулалттай байгаа гэдэг тэр бичээн байна. Тэгээ дотор нь юу ч хийцэн. Тэ тэр юмнуудыг ингээд бусад тэр арслан чон мон идээд байгаа тэр мал амтныг ингээд ийм байглаасаа заяагдаагүй ид гэж зориулагдаагүй тийм зүйлсүүдийг эдсээр байгаад ийм их өвчлөлттэй болчиход байгаа юм шүү л гэдэг дүгнэлтэнд хүрж байгаа ерөөсөн. Тийм дээр нь нэмээд тэр нэг өдөрт 3 удаа хоол иддэг болчих юм аа. Харин тий. Ер нь энэ тухай бас та хоёр ч бас өөр бас хүмүүс яриад лээ. Бид нар чинь эртээр үеэсээ л ингэж их хоол иддэг байсан юм аа. Одоо тэгээд суурин амьдрал руу орсон. Дээрээс нь хөдөлгөөн байхгүй. Дээрээс нь бүр 3 хоол идээд ингээ явхлаар чи яаж өвчнгүй байх вэ гэд бас хүмүүс ярьж лээ. Би сонссон. Харин тийм ээ. Яг энийг угаасаа ярихаас аргагүй юм ба. Бүгдээрээ ярих хэрэгтэй юм байхгүй. Бүгд ярих хэрэгтэй. Бүгд ойлгох хэрэгтэй юм ба. Энэ өдөрт 3 хоол иддэг чинь ерөөсөө нь үйлдвэржилт эхэлснээс хойш тийм болсон юм бэл. 1800 оны сүүлээр ер нь 1800 1900 оноос эхлээд энийг бол бүр санаатай үйлдэл гэж олон судлаач нар үздэг. Зарим нь бол ингээд бизнес угаасаа ингэж явдаг. Бизнесийн зорилготой гэж ярьдаг. Ер нь юу болсон гэхээр үйлдвэрт бол ер нь л голцоо хүнд нөгөө хар ажил хийдэг. Тэгээ хүнд биеийн хүчний хөдөлмөр хийдэг штеп. Тэгэнгүүт ялангуяа дээр олон 100 гаруй жилийн өмнөх үйлдвэрүүд бол бүр тэгэхээр үйлдвэрийн бүтээмжийг сайжруулахын тулд үр дүнгийн загвар гэдэг загвар хэрэгжүүлээд тухайн хүний хөдөлмөрийн чадамжийг дээшлүүлэхийн тулд тогтмол ойрхон давтамжтай хоол их хоол өгөөд их хүч гаргуулж ажилуулах тийм загвар хэрэгжсэн юм бэл. Санаатаар. Тэгэхээр энэ бол эрүүл мэндийн загвар биш. Үр дүнгийн загвар. За тэгэхээр өдөрт 3 хоол идүүлээд сайн шиг ажилуулад илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэнгүүд нөгөө хүн чинь ингээд тодорхой хэмжээнд тодорхой цаг хугацаанд ингэж ажиллаад амралтын өдрүүдээрээ нөгөө хуучин шигээ идэхгүй байна гэж байхгүй. Тэгээ амралтын өдрүүдээр гэр орондоо ч гэсэн ялгаагүй нөгөө өдрийн 3-аараа идэж эхлээд ингээд гадуур амарсан ч энэ тэнүүгээр явахдаа өдрийн 3 хоол идээд ингээд нөгөө тогтмол ресторан гуанзнууд дагаж цэцгэлээд ингээд нийгмээрээ бүр тийм болсон. Тэгэнгүүт яг энэ цагаас эхлээд таргалалт, чихрийн шижин, хоол, бодисны солилцооны өвчлөл ерөөсөө асар их нэмэгдсэн юм байна. Яг энэ цаг үеэс эхлээд. Тэгэхээр эн чинь өөрөө эрүүл мэндэд асар хортой гэдэг нь эхнээсээ ер нь ойлгомжтой байсан байхгүй. Тэгэхээр судлаач нар юу гэж үздэг вэ гэхээр яг энийг хийсэн нөхдөөд бол эхнээсээ мэдчихсэн. Тийм учраас өдрийн 3 хоол өгөөд рестораны бизнестэй болоод дараад нь өвчлөөд ирэхээр нь эрүүл мэндийн бизнестэй болсон гэж үздэг. Энэ бизнесийн зорилго давхар ашиг болох гэдэг шин. Тэгж дүгндэг. Яг хөө тэрэнд итгэнэ үү итгэхгүй байна уу? Цөмөрөө түүх хараа эхлэв. Энэ бол барууны оронд ч тэр энэ үйлдвэржилт эхэлж үүссэн. Энэ манай энэ Азийн орнуудад ч тэр 200 жилээс дээш бол ер нь өдөрт 3 хоол идэнэ гэдэг тийм ямар ч ойлголт байхгүй. Манайд бол ерөөсөө нэг 30-40 жилийн өмнөөс хүртэл намайг баг байхад хүртэл юу өдөрт тэгэл хоол хийгээл зогсож идэг завтай хүн байхгүй шүү дээ. Би чинь багада эмээгийн дээр тэр хөдөө зөндөө явдаг. Өглөө гарна нэг жоохон аягны ороолоор жоохон гусам. Өрөмний доотлын наалдсан шүү дээ. Гусам. Манай зарим залуучууд мэддэг юм бэл. Тэгэхээр жоохон гусам идлээ гараалгүй. Тэгэл нөхөн нурга шиг урганд гүйж гаал гүү эргүүлнэ барина. Тэгээ өдөр жоохон өлсөд ороод ирэхээр энд нүгээр айлаар гэж айрг уун. Өдөр өлсөд ороод ирэхээр нь хүүхдүүд юу идтий юу базмал хийж идгээд өрөм арц хоёр жоохон зурж аягны талаар зурж идчихэл гүгэл гарна. Орой ирэнгүүт хоол хийгээгүй өнөөдөр тараг уучаад унтдаг. Гүдээ тараг уулгал унтуулчихна. Тэгээд нэг жоохон цагаан дэмдгээр ингээд тэгэл байдаг гэсэн намайг жоохон багт хүртэл. Тэгэхээр өвөлдөө бол ер нь 100-200 жилийн өмнөөс өдөртөө ер нь нэг л хоол иддэг гэсэн юм байна хүмүүс. Зундаа бол бүрэн дандаа л тэгэхээр хөдөөнийхэн бол ер нь голцоо айр гарах голцоо.
хоол идэгч манай Монголын Монголч. Барууны орнуудад ч гэсэн түүхэнд нь угаасаа тийм бэл. За бас уу. Тийм 200 200 жилийн өмнө ерөөсөө л өдөртөө нэг л хоол иддэг гэсэн юм бэл. Тэгээд нөгөө бие хүчний ажлууд ихтэй. Одоо бид нэр ямар болцсон байна уу гэхээр хөдөөний амьдралаас суурьшмал амьдрал, нүүдэлчин амьдралаас суурьшмал амьдрал руу ихэнх нь ороод ирсэн байна. Тэгэхээр биеийн хүчний ажил бол нэг 3-5 дахин багассан ба. 3-5 дахин багассан ба. Тэгэхээр 3-5 дахин биеийн хүчний ажил багасна гэдэг нь хүнс хооллолт дахиад 3-5 дахин багасах ёстой ёо да логикоор бодоход. Гэхдээ тунгуудаа 2 дахин багасах ёстой ёо да. Тэгтэл бид нэр хооллолтоо 3 дахин ихсгцэн байна. Тэгэхээр чинь бүр эргүүлээд эсрэгээр нь үгүй эсрэгээрээ бүр тэгэхээр бүр ямар ч логикоор бодсон хүний бие эрүүл байх боломжгүй болцсон юм бэл. Одоогийн байдал. Тэгэхээр эднэрийг ингээд арай нэг эрүүл ухаанаар бодж үзээд хоолоо одоо юу иддэгч бэ? Тэ яг өнөөдрийн байдлаар юу идчихэж байгаа бэ? Хоолыг ядаж багасгаад өдөрт нэг иддэг рүүгээ болох хэрэгтэй юм бэл. Тэгжиж эрүүл мэнд бол асар сайжрах юм бэл. Одоо ингээл харахаар тийм л байна л да би ингээд бодохоор өглөө бид нэр машинд суугаад завгүй бол нийтийн тээвэрт суугаад ерөөсө хөдөлгөөн байхгүй. Гарлаа, ажилдаа ирлээ. За зарим нь бол бие хүчний ажил хийж байгаа бах. Зарим нь бол дийлийнх нь бас суугаал компьютер ширтэл ийм болсон байна. Тэгээ өглөө хоолоо идчихнэ. Өглөөний цагаас заавал уу гэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ өдрийнхөө хоолыг идэнэ. Орой ажилд тарлаа. Очоод дахиад хоол идэнэ. Энэний дундуур бид нар бас дахиад жижигэн сажигхан одоо снэкүүд янз бүрийн юмнууд нэг хачир иддэг. Ингээд унтах боллоо зарим нэг нь унтахын өмнө ч бас идчихдэг. Нэрээ тийм биш үү? Тэгээ хөдөлгөөн байхгүй. Сүүлийн үед харин манай Монголд нөгөө залуучууд маань сайхан фитнес центр гээд явдаг болсон байна. Өөр бас зөндөө йога мога хичээлдэг болсон байна. Энэ бас жоох агуу штэ юм. Тэгээ ингээ бодохоор нэрэл зөв юм байна да таны хэлж байгаа. Тийм нэг ганц бие гэлтгүү мэдээж олон хүмүүс олж харж байгаа. Энд чинь тийм олон одоо бодож эргэцүүлдэг хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр тэр бүх хүмүүс маань аль болох илүү олон хүндэл түгээж өгөх ёстой юм бэл. Тэгэхгүй бол энийг зүгээр анзаархаа болцсон нийтлэгээрээ бид нар ерөөс анзаарахгүй байгаа юм бэл. Зүгээр намайг төрөхөд ийм л систем байсан. Тэ эргэн тойрныхан ч гэсэн ийм л байна. Тэгэл ийм л байх хэрэгтэй байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм бод. Зарим нэг нь анзаараад байгаа хэрнээ үйлдэл хийдгүү. Энийг ажил болгоод хүүшээ эн чи юу илээ гэд дохио асаадгүй ч юм уу. Нэг иймэрхүү байж бас болох юм. За яг тэн дээр чинь нэг юм ба. Ингээд олон хүмүүстэй бас уулзахаар ойлгож байна. Ойлгочлаа. За хоолыг багасгах юм байна. Чадахгүй ба штэ. Яг үнэн чадахгүй байна. Яаж чадах уу? Тэгэхээр нэг юм яг би мэдээж хүн болгоны очиод амын ингээд барьж өгөөд чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг юм урам зориг өгөх нэг юм сэдв байна л да. Агаар хоолтон гэдэг. Эн чинь бид нар бүгдээрээ 300 мянган жилийн өмнө үүссэн байна. Та би бүгдээрээ. Тэ? Энэ дэлхий дээр оюун ухаант хүн. Тэгтэл бидний зарим нэг нь хоол идэхгүйгээр хүртэл бүр амьдарч чадчихна. Ингээл хэлэхээр нөгөө хүмүүс юу яриад байгаа гэл хэлнэ. Тэгэхээр харин тий юу яриад байгаа юм угаасаа идэхгүй байна. Тий юу агаараар хоол. Тэгэхээр шууд утгаар нь ойлгож. Тэгэхээр итгүүлэх одоо ийм одоо нотлогоонод байна. За хоёлаа нотлогоог нь одоо эхнээс нь ярив. За ингэж байгаа. Эхлээд хүн хоолноос тэгвэл юу автыг? Шимт хичээлээ. Хоолноос болохоор ингээд за уураг, амин хүчлүүд, за ус, нүүрс ус гэж за юу ч энэ зөндөө олон одоо зүйлсүүд авч байна. За шимт хичээлээд авч байна хоолноос. За тэгвэл тэр шимт хичээлүүд чинь юу юм? Шимт хичээл гэж юу юм? Энэ дээр нэг сонин одоо юу нэ? За тэрийг дараа нь яас. Тэгээд ингэж байгаа байхгүй. За тэгвэл шимт хичээл юу юм? Одоо жишээ нь би бол цөмийн физикч хүн. Цөмийн физик одоо сурж яваа хүн. Тэгтэл та надаас ус гэж юу вэ гэх юм бол цөмийн физикт ус гэдэг ойлголт байхгүй. Би ус гэж мэдэхгүй. Та надаас
ус төрөгч, хүчил төрөгч гэж асуувал ус төрөгч, хүчил төрөгчийг мэднэ шүү дээ гэж ярих байхгүй. Тэгэхээр яг энэ шиг хүн хүний нэг ойлгоцсон одоо ялгаанаас бас одоо энэ агаар гэдэг чинь юу юм? Хоол гэдэг чинь юу юм? Итгэл, өөр итгэл суучаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар итгэл нийцэхгүй юмыг бол ерөөсөө хүлээж авахгүй. Тухайн хүний итгэлд таарж байгаа юмнуудыг л авна. Итгэлийн сувагт таарж байгаа юмнуудыг л хүлээж авна. За тэгэхээр одоо энийг эхнээс нь тайлбарлах гэж байна. Тэгэхээр энийг тайлбарладаг нь агаар хоолтон хүмүүсээс шим тижэл уурга хаанаас авдیں۔ Шим тижэлээ хаанаас авдیں гэхээр ойлгохгүй байхгүй. Харин тий. Гэхдээ шим тижэл гэж юу юм? Уурга гэж юу юм? Яг тэрэн шиг саяны таны надаас ус гэж юу юм гэж асуух юм бол усыг бүгдээрээ мэдж байгаа ч гэсэн цөмийн физикч нар бол ус гэж мэдэхгүй. Ус гэж байхгүй. Ус төрөгч гэж бол байгаа. Цөмийн физикийн шинжилгээ ухаанд ус гэж ойлголт байгаа. Ус төрөгч, хүчил төрөгч гэдэг ойлголт. Хүчил төрөгч, ус төрөгч гэдэг л ойлголт байгаа. Элементүүдийн ойлголт байгаа. Тэгэхээр яг энэ шиг за цөмөрөө хүний бие бол хоолноос бахан шим тижлээд авч. Шим тижлүүд нь гэдэг нь юу юм? За жишээ нь ус гэдэг нь юу юм гэхээр ус төрөгч, хүчил төрөгч. Уурга гэж юу юм гэхээр ус төрөгч, хүчил төрөгч, хөхөр, азот, нүүрс хүчил гэдэг энэ элементүүдийн нэгдэл. Тэгэхээр эдгээр элементүүд нь бүгдээрээ агаарт байгаа. Бүгдээрээ агаарт байгаа. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр одоо жишээ нь нэг хоёр компани байна. Нэг нь барилгын компани, нэг нь худалдааны компани. Барилгын компанид цөмөрөө цемент, худалдааны компанид цөмөрөө цемент, арматур одоо тий цонх хаалга аваачаад өгөөд энүүгээр нэг сайхан байшин бариад өгөөч гэвэл худалдааны компани хийж чадах уу? Барилга барьж чадах уу? Чадахгүй. Барилга барьж чадахгүй. Гэхдээ адилхан л компани. Барилгын компанид нь бид нэр саяны материалуудаа цемент, арматур, хаалга цонхнууд аваачаад өгөөд энүүгээр нэг айтайхан байшин бариад өгөөч гэвэл ямар нэгэн байшин барьчихна. Энэ дээр юу ялгагдж байна вэ гэхээр know how буюу итгэл, ерөөс ойлголт, мэдлэг. Зөвхөн мэдлэгийн л зөрүүтэй байна. Түүнээс хоёуланд нь материалыг өгж байна. Тийм байна. Хоёулаа компани байна. Мэдлэг чадвар бас байна. Зөвхөн мэдлэг чадвар л ялгаатай байна. Тэгэхээр биднэрт за агаар хоолтой хүн байна. Одоо өөр хоол иддэг хүн байна. Тэгэнгүүт энэ хүнээс юугаар ялгаатай байгаа? Зөвхөн мэдлэг чадвараар л ялгаатай. Түүнээс л биднэрт ялгаагүй бүгдээрээ л агаар амьсгалж байна. Тэр хүмүүс нь агаараар амьсгалангуудаа амьдраад чадаад байна. Энэ хүмүүс нь яаж чадах? Яаж гэдгийг мэдэхгүй байна. За өөр шинжилгээ ухааны талаас нь ингээд тайлбарлахаар ер нь нэг ийм цэргийн судалгааныхан бол маш их санхүүжилттэй байдаг учраас ерөнхий нийтлэг шинжилгээ ухаанаас нэлээд одоо өмнө төрүүлсэн тийм нарийн судалгаануудыг хийдэг байд юм бэл. 1960 оноос эхлээд цэрэг дайнд явхад бол цэргийнхаа хүнсийг бэлтгэхэд нь маш их хүндрэл учраад байсан учраас тэр чинь нөгөө тогооч, хоолны материал ингээл явуулна гэ. Тэгэхээр энийг агаараас яаж зохицуулж болох вэ гэдэг судалгаа эхэлж исэн юм байна. 1960 оноос. Тэгээс сүүлдээ энэ хөгжиж явсаар хагаад 2020 оноос эхлээд нөгөө нийтийн салбарт тэр технологиуд нь ингээд шилжээд 2022 оноос эхлээд юунууд аж ахуй нэгжүүд агаараас хийсэн мах, агаараас хийсэн уурга гэд зарж байгаа. За ямар сони. Air protein гэдэг нэртэй. Энэ үзэгчд маань air protein гэд хайгаад үзээрэй. Тэгэхээр энэ Английн, Америкийн, Финландийн, Австралийн гэдэг олон компаниуд агаараас хийсэн мах үйлдвэрлэж байгаа. Энэ нь яаж яах вэ гэхээр агаарт байгаа түрүүний хэлсэн хүчил төрөгч, ус төрөгч, нүүрс хүчил, азот энтергээд хөхөр гэд энэ элементүүдийг агаараас сорж аваад эсэлдүүлээд шүүж аваад хатаагаад шахаж хатаагаад мах. Бодит мах. Барьж болно. Барьж болохоор бодит мах уурж болно. Тэгээ тийм яг уурган мах хийцэн баг. Тэгээ энэ 2022 оноос борлуулагдаж байгаа. Тэгэхээр энэ бол агаарт тэр элементүүд уурга байна гэдгийн бодит одоо жишээ. Бүр бүтээгдэхүүн болцсон байна гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө ус бол одоо агаараас ус үйлдвэрлэдэг маш олон төхөөрөмжүүд байна. Энэ дэлхий дээр яг одоо байгаа хамгийн хүчин чадал өндөртэй төхөөрөмж нь бол өдөрт 900 литр усыг агаараас үйлдвэрлэнэ гэдэг төхөөрөмж байна. Өдөрт 100 литр усыг агаараас үйлдвэрлэнэ гэдэг
төхөөрөмж бол маш их байгаа, хаасаг байгаа. Энэ яагаад боломжгүй шүү дээ. Би бол боломжгүй гэж бодож байна. Тэгэхээр агаарт нөгөө хүчил төрөгч нь байна, ус төрөгч нь байна. За. Тэдний ер нь агаарт яг усан дээр бол маш энгийн. Усан дээр бол агаарт бол чийг байна. Зүгээр агаарыг сорж аваад нөгөө конденсацуулаад ингээд шууд ус гаргаж байгаа. Усан дээр бол маш энгийн. Уурган дээр бол жинхэнэ яг одоо элементээр нь шүүж аваад тэгээд эсэлтүүлээд уурга гаргаж байгаа. Яста сайн юм. Тэгэхээр одоо шинжлэх ухаан одоо бодит үйлдвэрлэл бүгдээрээ агаарт маш их потенциал байна гэдгийг ингээд нээж олоод хэрэгжүүлээд ингээд бүтээгдэхүүн хийгээд зараад ашиг олоод. Тэгэхээр бид нэр одоо зөвхөн яах ёстой гэхээр зөвхөн бид нар мэдлэгээл өөрчлөх ёстой болж байна. Ойлгоцоо л өөрчлөх ёстой болж байна. Бид нэр заавал ингээл бүх хүн болгон заавал агаар холтон болох албагүй. Зүгээр хоол бол тийм их чухал юм биш юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тийм үү? Хоол идэхгүй яахын турж өгнө. Ганцхан хүндрэлтэн ийм ихтгэл үнэмшилтэй байгаа учраас өлсөж өгсөхэд байгаа юм. Тэгэхээр хоол бол тийм чухал юм биш юм байна. Хоолыг агаараас авч болох юм байна. Нарнаас авч болох юм байна. Агаар хэлбэрээр нь, энерги хэлбэрээр нь авчих боломжтой юм байна. Тэгэхээр эдний ийм одоо ядаж ойлгоцтой болчих юм бол ийм ихтгэл үнэмшил ингээд ийм мэдээллүүд ирж хайгаад ихтгэл үнэмшил суулгачих юм бол юмыг яаж мэдэх вэ? Тэ? Ингээд хөдөө гадаа бид нар ч бас аялах дуртай. Энд тэнд одоо нэг хэд хоног саатах юмыг яаж мэдэх вэ шүү дээ. Тэгвэл учиргүй тэгэл одоо өлсөж турж өгөхгүй нэ шүү дээ. Тэгэхээр чин за тэгвэл та одоо нөгөө бодит жишээ болгоод нэг хүн яриад ч юм уу эсвэл та өөрөө ч юм уу тий яг агаараар би ингээ хоолдог. Тэгээ тэрий чи яах юм? Одоо бид нөгөө энэ том агаараас одоо уураг тий ус төрөгч энтрийг ингээ ялгаж аваад ингээ бүтээгдэхүүн хийж чадах хүчин чадал байхгүй шүү дээ. Тэгвэл хүн өөрийнхөө биеэрээ яаж энэ хоол идэхгүйгээр амьдарч болох юм бэ гэдгийг нэг жоохон тайлбарлаж өгвөл яаж болох юм? Ингэж хүний бие одоо жишээ нь та өөрийнхөө биед ямар одоо энзим ямар орган нэгдлүүд үйлдвэрлэгдэж байгаа гэдгийг мэдэх үү? Мэдхгүй шүү дээ. Нарийн мэдхгүй шүү. Тэрийг үйлдвэрлэхгүй шүү дээ. Энийг үйлдвэрлэнэ шүү дээ ч юм уу ингээд биедээ команд өгдөг үгүй. Тэгэхээр бид нэр хүн төрөлхтөн өөрийнхөө биеийг асар дутуу үнэлж явд юм бэл. Ерөөсө бүх талаараа асар дутуу үнэлж асар дутуу ойлгож явд юм бэл. Тэгэхээр бид нар өөрийнхөө биед буюу далд хумсартаа за энэ агаараас ингээд маш олон элементүүдийг чинь өчлөө. Наад уурган байна уу, усаан байна уу өөрөө үйлдвэрлээд ав гэдэг програм суулгачих юм бол бие бол бүрэн ажиллах боломжтой, чадамжтай байд юм байна. За эднэрийг ингээд судж ойлгоол яваад байна. Нөгөө талаасаа бол ингээд бодит жишээ болж байгаа болоод ингээд биеэрээ үзүүлээд явдаг маш олон хүмүүс байна дэлхий дээр. За би нэг урьж авчираад нэг хичээл заалгуудад технологийн заалгуулад байдаг нэг хоёр одоо багшиг жишээ дурдъя л. Нэг нь бол Элито Меламин гэдэг Америк хүн хаяа хүмүүжид төрж өссөн. Монголтой яг одоо нэг нөгөө цаг уурын нөгөө бүсэд байдаг хүйтэн болдог гэсэн үг шүү. Цас ордог. Тэгээд тэр хүн бол сүүлийн 25 жил одоо ч 57 8 настай 56 настай тийм ба сүүлийн 25 жилдээ агаар холтон буюу одоо бараг л идэхгүй гэр амьдарч байгаа. 2-3 жилд бол ерөөсөө амрууга юу ч хийдгүй ингээд нэг хаяа нэг хүн дайлж цайлаад ингээд энэ хэм бол зүгээр жоохон амсдаг төдий. Түүнээс л 20 хэдэн жил 20 гаруй жил октоос юм идэхгүйгээр амьдарч байгаа. Гэж байгаа. Миний хувьд бол тэр хүнийг Монголд ирээд 2-3 удаа ирэхэд нь би 7 хоногийнх нь амьдралыг би баталж чадна өөрийнхөө биеэр. Яг хамт нэг өрөөнд амьдраад хамт өдөржингөө орчуулга хийгээд ингээд явхаар тэр хүн бол өдөржингөө ярьж хахад октоос амрууга тусал ус ихгүй байгаа. Октоос хоол идэхгүй байгаа. Октоос 0 орохгүй байгаа. 7 хоногийн хугацаанд шүү дээ. Тэгээд октоос шүдээ угаахта хуураа сойзор байгаа. Тэгээд
Тэгэхээр бол нийтлэг хүний ойлгохгүй байгаа юм л та. Ойлгохгүй. Гэхдээ ийм боломж байна. Чадамж байна. Тэр хүн шиг заавал одоо тий 20 хэдэн жил хоол идэхгүй байх албагүй шүү. Зүгээр 1-2 хоног хоол идэхгүй байхад эрүүл мэндэд асар одоо юутай байна. Мацаг барина гэдээ яриад идэг штэ. Тий. Эрүүл мэндэд асар тустай байна. За нөгөө багш нь бол нарны бясалгалыг өөрөө нарны энергийг өөртөө шингээж авах аргыг өөрөө нээж болоод яг энэ нь бол олон зуун мянган жил олон жил судрууд дээр бичигдсэн ирсэн тийм технологи байд юм нууц. Гэхдээ тэр хүн бол тэрийг мэдэхгүй байжгаад өөрөө нээж олоод нарны энергиэр өөрөө тийжээгээд ингээд олон жил 12 жил бас октоосоо хоол идэхгүй суухгүйгээр амьдарч байсан хүн ба. Одоо бол хоол иддэг, өдөрт 1 удаа хоол иддэг. Гэхдээ нарны энергиэр ийм боломжтой юм байна гэдгийг хөндөрлөгтөнд зааж авч байгаа нэг хүн ба. Тэгэхээр нэг талаасаа ингээ агаараас, нөгөө талаасаа нарны энергиэс энэ хоёр бол нэгдмэл ойлголттой л да. Гэхдээ яг ингээ хоёр өөр онцлогтой заадаг хүмүүсийг Монголд зааж авчираад өөрж авчираад ингээд ийм боломж байна шүү гэдгийг л харуулах гэдэг. Түүнээс энэ бол ямар ч ашигын зорилготой биш. Одоо би тэндээс одоо ямар ч тийм өөр одоо санаа бодол агуулаагүй. Зөвхөн энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн төрлөختөн хүм монголчууд маань ядаж амаар орж байгаа зүйлээ багасгах юм бол эрүүл мэнд чинь асар дээшлэх гээд байна гэдгийг л ойлгуулах гэдэг. Одоо итгэл суулгуулах гэдэг. Тэгэхэд ийм багш байгаль дээр энэ байгалийн амьд биетүүдийн байглаас заяасан өөрийгөө эрүүлжүүлэх арга нь бол ерөөсөө мацгал юм бэл. Бид нар энийг шууд ингээ хэлэхээр итгэхгүй байж магадгүй л бид нар илэрхий ингээд өөрсдөө ойрхон амьдардаг амьтдууд дээр илэрхий харагддаг байхгүй. Жишээ нь одоо муур нохой ч юм уу те. Жохон өвдлөл бол ямар нэг юм боллоо бол цагирлал гэвт чинь хоол идэхгүй. Тэ. Тэгээ нэг 2-3 хоногийн дараа нэг ёнкис нэг сэргэлэн гүйж явдаг шин. Хүн ч гэсэн яг адилхан. Жохон эрүүл мэнд дөрөтлөл болвол хоолны дуршил багасаал. Тэгтэл яадаг лээ. Хажуу хавирганы хүмүүс маань идэхгүй болохгүй өстэй нэр ирч хүч мч гэсэр байдаг л шин. Уул нь бид нар ч гэсэн тэр өвдөл байгаа л юм л. Би нөгөө сүүлийн үеийн яг харамсалтай нь энэ нөгөө хавдар ихсээд байгаа штэ тий хавдар гэдэг энэ өвчлөл ихсээд байхад энэ талаар хүмүүс бас их уншдаг ярьдаг болцсон л байна л да. Тэгээд нөгөө Японы эрдэмтэн ингэсэн байна, тэр эрдэмтэн ингэсэн байна. Сүүлийн үед одоо бас энэ хавдартаа яаж тэмцэх вэ? Өөрийн зүгээс яаж сэтгэл зүгээ бэлдэж, яаж энэ өвчтөд яах вэ гэл ингээл янз янзын багш бясалгагч гэл гараад ирсэн. Эднэрээс хараад хахад ер нь мацаг гэдэг хавдар болвол яг тийм нэг одоо юу гэдэг нөгөө хавдрын эсийг тэр өвдцэн байгаа эсийг хоолгүй байж иж юу яадаг? Ялдагч гэдэг юм уу? Юу гэх юм бэ? Тэ? Тэгж өхүүлдэгч гэдэг юм уу? Нэг иймэрхүү юм бас сонсоод байгаа. Тэгэхээр мацаг барина гэдэг чинь яасан хэрэгтэй зүйл вэ гэж бас боддог болчиход байгаа юм. Тэгэхдээ энэ таны одоо энэ хэлж байгаа агаараас гэж энэ нарнаас гэж энэ тэ? Энэ техник гэж хэлэх нь зөв үү буруу юу мэдэхгүй байна. Тэгээ энэ техникийг бид нэр тэгэл за ийм юм байна гэж шууд сураад авах нь авч чадахгүй шүү дээ. Энэ ямар нэгэн шашинтай холбогдож гин үү? Ямар нэгэн бясалгалтай холбогдож гин үү? Эсвэл ямар нэгэн дасгалаар хийж олж авдаг зүйл юм уу? Яг юу вэ? Тийм, эднэрийг ер нь бясалгал дасгал хослуулж л хийд юм бэл. Бясалгал дасгал хослуулж. Гол нь энэ биедээ дадал суулгуулах, далд ухамсартай програм суулгуулах хамгийн чухал нь тэр. Далд ухамсарт програм суулгуулахын тулд яах вэ гэхээр 21-ээс дээш хоногт давтамжтайгаар ингэж нөгөө мэдээлэл оруулна гэсэн үг. Тэгэхээр энэний тулд яаж юм гэхээр давтамжтайгаар тэр дасгал хөдөлгөөн бясалгал энэ мэдлгүүдээ ингэ давтамжтай оруулж иж далд ухамсарт суuna. Мэдээж далд ухамсарт програм сууж иж биеийн доторх одоо энэ нөгөө биологийн энэ үйлдвэрлэлтэнд өөрчлөлт орно. Үгүй бол та бид хоёрын түрүүний хэлсэн нөгөө ярилцсан шиг бид нэр өөрсдийнхөө бид одоо энэсээ үйлдвэрлэе, энэсээ дараад нь үйлдвэрлэе гэж мэдэхгүй шүү дээ. Бид нар тэгж шийдэж чадахгүй. Бид нар бүр нүдээ яаж анихаач мэддэггүй юм бэл. Нүдээ яаж одоо та нүдээ шууд аничиж. Нүдээ яаж заач би заавч чадчихлаа шүү дээ. Одоо тэгэхээр би танд ингэн. Та
нүднийхээ аль булчингуудын чангалаад аль булчингуудын суллахаар нүд чинь ингээд завчилж байгаа юм бэ. Мэдхгүй. Хүн харин хүн төрлөختөө угаасаа л тийм байна. Гарныхаа аль булчингуудын чангалаад аль булчингуудын суллахаар миний гар өргөгдөөд ингээд тухай майчих юм бэ ч юм уу те. Тийм нарийн. Хамгийн наад зах нь энийгээ мэдгүй хүмүүс чинь те. Тэр бие доторх одоо юу ер нь одоо энэ биед юу орж ээж ирүүл байх юм, ямар хоол идэх ёстой юм уучлаарай юм л. Тэгэхээр бид нэр далд хумсартаа найдах хэрэгтэй. Далд хумсартаа бол чигдэдэг хөстэй. Та түрүү хэллээ те энэ агаараас хооллоод байгаач агаар хоолдно л гэж хэлээд байгаа болохоос биш яг үнэндээ нөгөө хоол идэггүй байгаа хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ амьдраад идэг. Яг л энгийн бид нар шиг амьдраад идэг. Гэхдээ тэр хүмүүс нэг давуу тал нь эрүүл ах шиг байна тийм үү? За энэ дээр нэг асуулт байна. Тэр хүмүүс хоол иддэг юм бол яг одоо ингээд доторх одоо эд хэрэгтэн те дотоод ходоот ч гэдэг юм уу тэр нь агших уу эсвэл одоо ямар нэгэн сөрөг үр давар гарцсан байх ч юм уу энийг ингээд судлаад харсан эмчнэр байдаг юм уу яг ингээд нотлоготой баримттай гаргаад ингээд үзүүлсэн юм байд юм болов. Тэгээ би яг бодоолаа л да тэр хоолгүй тэгж олон жил штэ 7 хоногт л бид нэр бүр хачин болно штэ 7 хоног ч чадахгүй бүр нэг өдөр ч 2 өдөр гэх. Тэгтэл тэр хүмүүсийг тэр олон жил байхад тэр дотоод эргэтнүүе тогтолцоо нь яаж ажиллаад байгаа вэ? Тэ ямар хуу байгаа бол гэж бодогдоод байна. Яг зөв. Наад чинь бас их чухал асуултуудын нэг. Хамгийн нэгдүгээрт хүмүүс ингэж асуудаг. Өглөө юм идэхгүй бол цөс өтгөрөөд өсөд болно штэ гэж. За тэгэнгүүт миний хувьд болохоор бол би нөгөө агаар хоолтны мэдээллүүдийг одоо мэдэж нөгөө хайж эхэлж явах үедээ 5 хоног хагас 21 хоногийн агаар хоолтны шилжилтийн програмаар шилжих гэж оролдоод бүтлгүүтжсэн. 5 хоног хагас хуурай мацаг бариад өхөнгө алдсан. За энэ бол маш буруу. Яа тэгэхэд одооний энэ агаар хоолтын багш бол ирээд намайг маш буруутгасан. Одоо амиа орлох гэж байгаа юм яах гэж болохгүй шүү дээ ингэж. Ингэж хүчээр ингэж болохгүй шүү дээ. Бие гэдэг чинь дасан цогцдог организм. Ажмаар л бие ажиглаад шилжилтээ ажиглаад ажмаар л явах хэрэгтэй байдаг. Түүнээс бол ингээд нэг дор шууд хүчээр ингээд ич хийдэм юм бол би бол тийм мэдгүй би л тийм заадгүй л гэж. Өөрөө яаж шилжилсэн үхээр эхлээд маш тархалттай чихрийн шижинтэй болцсон тийм хүн байсан юм. Залуухан. Тэгэнгүүтээ нөгөө эргэн тойрных нь хүртэл ингээд чибрүүтэй хэцүүдлээ. Ингээд тэгэнгүүт нэг өдөр ерөөсөө хоолоо багасгаж эхлэх энэ бас хоол нь хоолбор арайд нөгөө яг Америкч очин бол бас замбрааг байдаг шүү дээ хүмүүс шүү дээ. Төргөн хоол ихтэй. Тэгээд хоолоо багасгаж эхлээд тэгээд явж исэн чинь дараагийн мэдээллүүд ингээд орж ирээл хэсгсэн. Ингээд хоолоо багасгаа явжсэн чинь ерөөсөө ингээд цагаан олтнууд гэж байдсан шүү дээ. Цагаан олтнууд өдгөл ямар сони тэрмэрийн идэж үзье л та гэх. Тэгээл ингээд цагаан олтон болвол дараагийнх нь нэг ганцхан дандаа жимс иддэг хүмүүс л байдаг шүү дээ. Гээл ингээл ажмаар ингэж явсаар байгаад тэгэд нэг мэдсэн чинь нөгөө агаар холтны хүмүүс гэж байдсан шүү дээ. Юу гинэ хоол идэхгүй. Тийм байж болохгүй харин тий. Тэгээд нөгөөх нь судалж байгаа тэгээд ингээд ажмаар шилжээд орс гэж л. Тэгэхээр бол ингэж над шиг муухардж огтоосоо болохгүй. Энэ бол маш буруу. Бидний бие бол бид нар ч гэсэн эрдэм сурахтаа яадаг. Багаас нь эхлээ сурдаг шүү. Яг энэ шиг эн чинь зүгээр эрдэм л юм бэл. Тэгэн ажмаар ингээд заавал одоо ингээд яарад авах. Бид нар чинь шинжлэх ухаан бол генетикийн шинжлэх ухаан хүний бие бол 120 наслах чадамжтай гэж үздсэн ба. Дээдлэн үү? Дээдлэн 120 наслах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо хэдэн настай байна? 120 хүртэл бол биднэрт олон жилийн хугацаа байгаа байхгүй. Тэгэхээр бид нар учиргүй одоо өнөөдөр маргааш агаар холтон болчих ингээд чичрээд авах шаардлага байхгүй гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт эрүүлэндээ бодоод ажмаар ингээд алхамтаа явах юм бол окей ирээдүй бол байна. Тэгээд өндөр настай хүмүүсүүдтэй ч гэсэн би ингээд хэлж байгаа. Миний лекцэн дээр өндөр наснууд голцоо бас их ирдэг. Та бүгд маань бол өндөр настай биш юм байна. Дээдлэн л тэгэл 70-80 настай хүмүүс ирж байгаа юм чинь. Өөрсдийгөө бол маш өндөр настай гэж бодож байгаа. Тэгтэл үгүй юм байна дээр чинь. Маш залуугаар байгаа юм байна. Генетикийн хувьд 120 наслах чадамжтай. Одооны бүх шинжлэх ухаан, нарийн шинжлэх ухаанууд дандаа нөгөө хүний насыг уртсахад чиглэж байгаа. Тэгэнгүүт 250 наслуулахаар зорилт тавьсан үзэж байгаа. Японы эрдэмтэд бас нэлээд өндөр үр дүн гаргаад явж байгаа юм байна лээ.
Тэгэхээр бид нэр одоо нэг 10-20 жилийн дараа дэлхийн одоо хүний насжилт нь бол 250 юм аа гэд яриад сууж ах байх. Тэгээд тийм чадамжуудтай одоо тэр бүтээгдэхүүнүүд энэ төр гарцсан явж байгаа байх. Тэгэхээр одоо яах нь вэ? Хоёлаа бол бүр хүүхдээр болох гэдэг. Тэгэхээр бид нарт бол маш олон сурах юм байна. Тэгэхээр нөгөө талаас нь бас хүмүүс бас нэг сонирхолтой ингэж асууад. Энэ одоо бид нэр 8.1 хэдэн тэрбум боллоо дэлхийд багтгаа болчлоо. Дэлхийгээ идээд ингээд дуусглаа дэлхий сонох гээд байна. 250 наслууд харч одоо ингээд бүр дэлхий дээр тэ хөл гიშх газаргүй болчиход яах юм бэ гэдэг. Хүн дэлхийн даац гэдэг юм бол зөвхөн хүний хэрэглэнээс л болж тооцогддог зүйл. Хүн дэлхийдээ хор нөлөөгөө эртний монголчууд шиг нүүдэлчин монголчууд шиг маань дэлхийдээ маш ээлтэй ингэж сайхан амьдарч чадах юм бол дэлхийн дээр хязгаар гэж байхгүй. За. Тийм юм бэл. Яагаад гэх юм бол бид нэр одоо чинь таны биеийг сансраас авчираад тавьчих юм уу дэлхий дээр? Үгүй шүү дээ. Энэ дотроос л гарч ирсэн шүү дээ. Тийм байгааз. Тэгэхээр дэлхийн масс нэмэгдээд ингээд даагц маацна ингээд тийм бол байхгүй. Дотроос л гарч ирж байгаа. Тэгтээ бол нийт одоо ингээд дэлхийн даац бол тэр чигээр л байж л байна. Тэгэхээр бол хүний тоо өсгснөөрөө дэлхийн даацт нь бол зөвхөн нөгөө хүний ухамсараас л хэрэглэнээс л болоод байгаа юм байна. Даац гэж ярихаар харин тийм байна те. Энэ техник технологи хөгжих тусмал бид нэр эсэргээрээ уг нь гоё яваад байгаа юм те. Эсэргээрээ нөгөө талаасаа өөрсдөө хорлоод байгаа юм шиг. Нэг юм хоёр талтай болчиход байгаа. Яг би бас тэгж бодож яваад байна. Тий. Таны энэ одоо ингээд бид хоёрын ингээ яриад байгаа энэ зүйлүүдийг та мэрэгжлийн эмчнэрт очиод, эмнэлгүүдэд очиод бас лекц тавьсан байгаа. Энэ бас сонир санагдаад. Мэргэжлийн эмчнэр энийг юу гэж хүлээж авч байгаа юм? Эмчнэр бол ер нь илэрхий эсэргүүцэхгүй байгаа. Угаасаа энгийн хүний логикоор харахад л ойлгомжтой байгаа үз. Тэ? Одоо чинь танд яг үнэхээр энийг ойлгосонгүй штэ гэсэн юм гарав. Гараагүй. Тий, ер нь бол ойлгомжтой. Ер нь одоо наадах чи хотлоо штэ гэсэн юм гарав. Гараагүй. Тий, тэгэхээр ер нь ингээд би өөрөө ингээд одоо шинжлэх ухааны суурьтай хүн учраас ингээ хийсвэр юм ярих ёсгүй юм ярмааргүй байхгүй. Ингээ зүгээр л ингээ барьцтай, ингээ ойлгомжтой, ингээ дүгнэлттэй логиктэй юм ярмаар байна. Тэгэхээр энэ талаас нь ярьж байгаа болохоор эмчнэр маань ч гэсэн ер нь эсэргүүцэхгүй байгаа. Ер нь ингээ агаар хоол гэд яриад байсан чинь маш ингээ тийм хөндөй хариг аргийн сонсогдоод байсан. Тэгтэл яг ингээ тайлбарлаад ингээ шат шатаар ингээ тайлбарлахаар чинь маш энгийн юм шүү дээ. Ингээ тэгээд байгаа. Тэгэхээр эмчнэр маань бол ингээ бас цаашдаа тайлбарлах байх нь хоол хамгийн чухал юм байна гэдэг. Тэгээд энэ дээр энэ ингээд олон ингээд лекцнүүдийн дараа гол хүмүүстэй уриалж байгаа юм юу вэ гэхээр ингээд аахгүй. Өгөх гээд байгаа санаа. Тийм, гол өгөх гээд байгаа санаа бол ерөөсөн хүн төрлөختөнд тэрчгтэй маргааш юу болохыг мэддэггүй. Маргааш одоо муу юм болох юм уу, ямар нэг өвчин тусах юм уу, эсвэл одоо маргааш үнэхээр сайн сайхан болох юм уу, аз жаргалтай, илүү их аз жаргалтай болох юм уу? Бүгдээрээ мэдэхгүй. Тэгэхээр яах ёстой? Тэгэхээр өнөөдөртөө л хичээх ёстой. Тэгэхээр өнөөдөр та ичээ багасгах тал дээр зорилт тавиач. Өнөөдөр л маргааш чинь дахиад өнөөдөр шүү дээ. Тэгвэл маргааш чи хинч мэдэхгүй. Зүгээр өнөөдөр. Дандаа л өнөөдөр. Тэгэхээр өнөөдөр ичээ багасгах дээр одоо зорилт тавиад ядаж тал хоол идэж. За тэгэнгүүт үнэхээр сайхан эрүүл чирэг явж байгаа юмс нь л окей. Ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай гэдэг нөгөө 95% маань ядаж арай багасгаач. Тэгээд өнөөдрийн байдлаар юу идэж авах ч юм бол хамаалга. Ядаж багасгаач. Цаашдаа бол байглаас заяасан өгөгдлийнхаа дагуу жимс, ногоо, самар иддэг болох руу тэмүүлээч гэж одоо уриалж байгаа. Тэгээд эерэг бодолтой байж хичээгээч. Энийг бол хүн сөрөг бодолтой байгаад байвал дандаа сөрөг бодолтой хүмүүс тааралдаал. Юмыг дандаа өөлсөн хүмүүс тааралдаал ингэдэм юм. Зарим хүмүүс нь амьдрал үнэхээр сайхан байна гэж яваад байдаг. Зарим хүмүүс нь амьдрал үнэхээр муухай байна гэж яваад байдаг.
Амьдрал үнэхээр муухай байна гэдэг байгаа нөхдүүд бол голцоо өөрөөсөө бас тиймэрхүү бодол агуулаад яваад байгаа учраас тийм одоо орчин ингээл өөрт нь ингээд татагдаал яваад идэм. Энэ нь бол ингээд яг физикийн хууль яг нэг ингээд дараад өөрөөр тайлбарлах боломжтой. Бас яг саяных шиг ингээд детальчтай тайлбарлах боломжтой. Яг дараа тайлбарлах боломж олдвол. За тэгэнгүүт эерэг бодол бол үнэхээр чухал юм байна. За дасгал хөдөлгөөн. Нийтлэг хүн төрөлтөн баан бол ингээд суурьшмал амьдрал руу ирчлээ. Энгийн хүний нүдээр харахад өмнө одоо өвөг дээдсүүдээсээ бид нэр 3-5 дахин хөдөлгөөн багасчлаа штэ. Тэгэхээр хөдөлгөөнөө жоохон ихсгээч. За тэгэхээр энэ хоолыг багасгаж чадахгүй байна гэдэг байгаа хүмүүст зориулаад хэлэхэд монголчууд маань эрт дээр үесээ баг хоол иддэггүй байсан. Нөгөө агаараар нөгөө шүлсээрээ ундаалаад агаараар хоол игээд энтер явдаг гэл нөгөө домгууд дээр ч гэсэн гардаг шүү дээ. Тэгэхээр бид нэр хоол их чухал юм байна гэж бодоол хоолны цаг хоол болчлоо гэл бодоод яваад байвал өлсөөл яваад байна. Ажил ихтэй ингээд явж итэл нэг үтгэлөөр олцсон байдаг шүү дээ. Тэгэхээр заавал хоолн дээр ачаал бүгдлөх шаардлагагүй юм байна. Бид нэр бүр хоол идэхгүй хүмүүс цаан чинь байхад тий хоол идэхгүйгээр амьдарч чадаад байхад хоолыг жоохон багасгах гэдэг нь бол зүгээр инээдэмтэй зүйл шүү дээ. Яг ийм жоохон алхам дээр өөрсдийнхөө эрүүл мэндэд зориулаад ингээд нэг хүч хөдөлмөр гаргаад төвчээр заагаад ингээд нийтээрээ эрүүл чирэг болох юм бол энэ улсын хөгжилд хүртэл энэ хүмүүсийн уур амьсгал сэтгэл санаанд хүртэл асар нөлөөтэй юм билээ л дээ. Тэгээд хамгийн гол нь энэ тийм сайхан орчинд нь би өөрөө амьдрмаар байгаа байхгүй. Сайхан нийгэмд эрүүл чирэг, эерэг бодолтой ийм сайхан нийгэмд би өөрөө амьдрмаар байгаа. Таныг ч гэсэн тийм нийгэмд амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгээд та бидний өөр хойч үе ч гэсэн тийм нийгэмд амьдраасаа л гэж хүсэж байгаа. Нийгэмд нөгөө нийхэм гэж хэлээрэй гэдэг шүү дээ. Нийтийн хэмнэл гээд. Тэгээд тийм орчинд л бид нар бүгд амьдрахыг хүсэж байгаа. Зөвхөн энэний төлөө л энэ бүгдийг ингээл яриад газар сайгүй очиж ингэж чадлаараа тайлбарлаад ингээл яваад байгаа. За тэгэхээр өнөөдрийн бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөлөө. Өнөөдрийн зочин маань бол эмнэлгийн физикч, цөмийн физикийн докторант Лаусрен гэж хүн байсан юм шүү. Тэгээ бид хоёрын яриа бол нийтийн эрүүл мэндийн төлөө гэдэг утгаараа тий хүн бас өөрөө ялангуяа одоо энэ нийгэмд яаж эрүүл амьдрах уу? Яаж одоо зөв амьдрах уу гэдэг талаас нь бас Лаусрен докторант маань өөрийн зүгээсээ тайлбар хийж өглөө. Зөвлөгөөч өглөө, мэдээллийг ч өглөө. Танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За, та бүгд ч гэсэн баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай.